хүргье. Хотын баг тамирчтай бүгд баяр хүргэе. За тэгээд Пара Олимпийн нэг төрөлд орсон энэ хонхтой бөмбөг гэдэг тэмцээнийг маань одоо спортын төрлийг маань төлөвлөгөөс өдөрт 13 жилийн хугацаанд одоо та бүхний хичээл зүтгүүгээр төсөөлхийн аргагүй Монгол улс Орос хувь нэмрээтэй өндрөөр үнэлж маш их бахархаж байна гэх юм. За тэгээд энэхүү спортыг Монгол та бүхэнд хүрэхэд одоо залуучууд бүхэнд маань хүрэхэд маш их хүнтэй хувь нэмэр орсон туулахтаа дахин баяр хүргье. За тэгээд Хөлмон группийн олон худалдааны брэндээс Монголд одоо Nike брэндийг албаасаар авч 12 жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Ингээд дараагийн тэмцээнд нь илүү хамжилт хүсье. За Монгол улсын нэрийн өмнөөс одоо хаа байсан Солонгос улс очиж одоо оролцох баг тамирчид бүгдэнд нь одоо өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөж байна. Ингээд та бүхэнд баярлалаа. Энэ Монгол улсын нэрийг спортын урлагийнх нь дэлхийд гаргаж явдаг. Ингээд та бүхэндээ дахин амжилт хүсье. Я шишээ багийн тамирчтай авъя. Монголын хонхтой бөмбөгийн холбоо анх үүсгэн байгуулагдаж байсан. Тэгээд энэ үүсгэн байгуулагдсан хонхтой бөмбөгийн холбоо маань туулахын маань нүүр их хөдөлмөр чистгийн ажил зүтгэлийнх нь үр дүн өнөөдөр биднэрт харагдаж байна гэж бодож байна. Тэгэхээр 2012 оноос эхлээд өнөөдрийн хүртэл тэмцээнээр хичээлсэн тамирчид баг хамт олон бүрээс маань туулахтаа баярлсан талархснаа илэрхийлээ. Honorable Founder буюу хүндэт үүсгэн байгуулагч Батламжийг гасуулъя. Туулгаараа за баяр хүргэе. За Батламжийн бичгийг та бүхэн уншиж өгье. За Монголын хонхтой бөмбөгийн холбоог үүсгэн байгуулж харааны бэрхшээлтэй олон тамирчдын амьдралд итгэл найдвар бэлэглэн гайхалтай багийн спортыг хөгжүүлэх ариун их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан танд гүн талархал илэрхийлье. Таны итгэл сэтгэл нүүр их хөдөлмөрөөр бий болсон энэ холбоо өнөөдөр олон хүний амьдралд итгэл найдвар урам зориг асаасаар байна. Бид таны бүтээсэн энэ сайхан үйлсийг эзэж мартахгүй өргөж нандинан дээдэж үн цэнтэйгээр авч явуулнаа хүндэтгсэн. Монголын хонхтой бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, Монголын хонхтой бөмбөгийн холбооны ерөнхийлөгч тамирчид та бүхэн сайн байцгаана уу. За өнөөдрийн алтан үеийн тэмцээнд амжилттай оролцож байгаад туйлын баяртай байна. Ингээ та бүхэнд цааш тийшин ажил амьдралд сайн сайхан хүсье. Өнөөдөр ингээд хүндэт одоо би үүсгэн байгуулсан дурсамжийн өрөмжил багтамж авсан одоо туйлын баяртай байна. Та бүхэн баярлалаа. За манай Улаан аймгийн баг тамирчид Улаанбаатар хотод ирээд манай эрэгтэй баг эмэгтэй баг нэг тоглолт хийчихэд байж байгаа. Тэгээд нэг хожил авсан. За эрэгтэй багада би бас өөрөө орж тоглож байгаа. Тэгээд өмнө нь бол дандаа тасгалжуулдаг байсан бол энэ удаад
эдэрчүүдийн арга болж байгаа учраас өөрөө бас орж тоглолоо. Тэгээд одоо бас дараа нэлээд бас хариуцлага тоглолтууд бас нэлээд чинь тэгээд ямар ч цаадаа хичээгээ тоглоно да. Энэ тэмцээн манаас анх удаа болж байгаа. Гоё байна. Цааш тас уламжлал болгоод ингээд зохион байгуулалт бас зүгээр санагдаж байна.